Хөрхөн ухаалаг эдийг та бүхэн нэнүүдийн мэндийг хүргье. Сэний нэмэгчээ сонь сайхан юу вэ да? Эн үү? Нам тавин дөө. Сая бид хоёр нэг рекорд хийгээд тэрийг устгацсан. Тэгээд иймэрхүү байдалтай байж байна. Одоо дараагийнхаа орчий гэж. Тэгээд өмнөх дугаар ахиж дараа бичнэ. Өнөөдөр чадахгүй бол дараа бичнэ. Өнөөдөр ном ихч дээр гоё дуу таах байгаа. Би биэндээ дууныхаа хэсгээс шүлэг шиг уншиж өгөөд тэгээд нөгөөх нь дууга таагаад явах байхаа. Тэгээд ингээд өөрсдөө дуртай гоё таалгамаар байгаа дуунуудаа сонгосон байгаа. Хин эхлэх вэ? За чихлэх үү? Яа дэ өөр таахгүй. Би бүр энэ туг таахгүй бол бүр үнэхээр ичин заяа. Гэхдээ би энэ дууны хамгийн хэцүү хэсгийг таахааргүй хэсгийг алж авсан. Яа. За, уншаа шүү. Чингис хааны алдар цэцэглэн хөгжих замд цог жавхлан бадаргэ. За дууны өөр нэг хэсэг. Хөгжин цэцэглэж мандах болтугай. Хөгжлийн замаар урагшлан. Хөө ямар хэцүү бэ? За би яг дөрөв мөртийн эсвэл явъя. За Яна наач юу ч орж ирдэг юм биш. ханти баа. Вэстэй амар ивүүс навсан юм уусаа. Ирхчлөө тусгаар тогтнол ирэлхэг баатар ард эвнэглэр батадхан Эрдэнэт Монгол орон хөгжин цэцэглэж мандах болтугай. Хөгжлийн замаар урагшлан мандан бадрах болтугай. Монгол улсын нэг алдар. Тусгаар тогтолтой холбоотой дуу юм байна тийм үү? Yes. Нэрнэ. Окей. Эз би тань амархан болгож өгөө. За Дууны таахгүй хэсэг ажилдаа таана заяа. Дархан манай тусгаар улас даяар олны энэ бол тийм үү? Аха. Яа. Ийгүүр. яг эхлэлийн яаж нөгөө ингээд дундаас давхар аим эвгүй байгааз. Тийм. Тий. Нэг тийм үгүй хэлүү гэж бодогдож шээ. Яг эхлэлийн явлаа хизээч дуу үгүйсээ дундаас нь дуулдаг юм байлээ. За чи нэг оноотой шүү. Нэг оноотой. Би бас дууныхаа түүхийг олж ирсэн ш. Сонсбор энэ та. Бас мэдлэгтэй бай гэж бодоод. За. Юу юм бэ? Би ерөөсөө юу мэддэг юм бэ? Төрийн дуул гэдэг үгийг англиар юу гэж хэлдгийг та мэдгүй. Би анх удаа л мэдлээ. Үгүй. National Anthem гэдэг юм байна. Оо зү. Тэгснээ анхны төрийн дуул ерөөсөө 18 дугаар зуунд Европт үүссэн гинэ. Улс орон болгоно нөгөө саад цутнууд ирэнгүүт өөрийгөө илэрхийлэх ямар нэг юмтай байх хэвээр тэрнийхээ нэгэн дуу болсон. Тэгээ Монгол улсын хувьд бол 1940 онд ерөнхийдөө санаа нь гараад хамгийн 1949-50-ад оны үед бүгд найрамдах Монгол ард улс социалист тогтолцоонд бүрэн шилжээж тэгээ төрийн билег тэмдгүүдээ шинжилж гисэн. Тэгээд үүний хүрээнд төрийн албан ёсны дуулал зохиож ажлыг зохиох ажлыг төрөө санаачлаа. Тэгээд уран бүтээлчдэд даалгасан ийхүү 1950 онд аяыг бэлгийн намнаас өрн лувсангийн мөрдөөж өгийг цэний намнаас өрнөөр одоо бичсэн байх нэ. Тэгээд анх тэгж 1950 онд анхны төрийн дуул маань бий болсон ч гэсэндээ 1961 онд төрийн дуулын үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Тэгээд энэ өөрчлөлт нь социалист үзэл сурталчилгааг илүү тодтогож тухайн үеийн нам төрийн бодлогыг илүү хүчтэй илэрхийлэх зорилготой байсан. Тэгээд ингэснээр төрийн дуулал маань зөвхөн соёлын бүтээл биш, улс төрийн хэрэгсэл шинжтэй болж ирсэн гинэ. Тэгээд 90-ад оны хэрэг болохоор зэрэг Монгол улс ардчилсан тогтолцоон шилжиж социалист үзэл санаанаас татгалзсан нь төрийн биелэг тэмдгүүдийг өөрчлөлт оруулах шаардлагатай болсноор 1991 онд одоогийн төрийн дуулыг дахин шинжилээд тэгээд ингэснээр социализмын үеийн улс төрийн өнгө аяс бүх хэсгүүдийг хассан байх нэ. Тэндээс ах юм бол манай төрийн дуул гэдэг нь зөвхөн дуу гэдэг биш, бүхэл бүтэн соёл, өв соёл, түүхийг хүртэл агуулдаг зүйл юм байлээ. Сонирхолтой тийм. Тиймээс яг юм хэлсэн байж байгааг болохоор. Тийм дээ. Одоо нэг бид нар чи монголчууд шүү дээ. Тэгэхээр чин төрийн дууллаа түүхтэй нь ер нь мэдэхгүй бол хэцүү л. So sorry. За таны дуу юу вэ? Шууд таана. За.
миний дүрээ таа. Таачул яана гэдэг байна. Угаа тэ. За. Өглөөхөн түүний зүг явах ёстой хөгжим болоод аялгауны чиний зүг нисэх болсон түүний нар үүлэн дундаас түүнд мөн хинч харсан дурлана. Той орж ирж гинөө. Зүгээр өөрийнхөө дуунаас оноо аваад явсан шиг. Чи мэдээш өгчээ. Юу штэ. Нөө клип нь юу лээ? Яг би яг мэдээд байна. Зэжээрээ. Би тэгэхээр YouTube-с юугаар нь хайж болно штэ. Үгээр нь биш. Дууны хэлээр. За. Ямар үлгэрлээ? Мөн тэ? Юу лээ? Ямар үлгэрлээ тийч чи? Би олцсон. Яг чи бүр айтан ямар үлгэрлээ? Юу л ямар үлгэрлээ? Яана. Таллаа шүү. Муухай тэгээ. Зүг. Хоёроо. Эхлийнх нь яг нь хэлэлцсэн тий. Яг дуусах нь хаашаа авах гэхээр нөгөө яг гоё ингээд давтаж толдог хэсэг орж ирэнгуутаа тэрнээс шоо угаасаа үлдэг хэсэг нь орж ирээ. Яваад үлдэг хэсгийн шоо дэлгэр угаасаа мэдчихвшээ санагдаа. За баяр үргийа. Бэлээ. Яг гоё дууш тий. Харин тийм. За дараагийн дугаар. За. Хайж байна би Монгол улс иргэн миний дуу бол олон мянган иргэдийн дуу хоолой тун олон хоолоос гадар зүйлийг үл таваадаг борчуудыг заваадаг гэдний мөнгөн хоолыг дийлдэг хин хичээлээс байдал ямар байна бид байдал үйл бодо хэлэхгүй бол би үгсэнтэй айдал саарл хотод амьдрал муугар үргэлжилсэн сайхан цаг үеийн хавар болоход ойртож төрөвчлсэн би яг дууш тийм тэгчиж бодсон аха Give me justice би бүр тань руу явуулсан дог Өдөө. Энэ дог оруулчих яах вэ гэд. Би нүгчээ. Бэн. Sorry энэ манай интернет шогтоод байна уу? Далуу болоод байна уу? Хайд манайх шогтоод байна. За зүгээр энэ сэгэлтийн зэвстэй эдэтэлчихнэ. Дахиад байхгүй болсон уу? Яана. За болохгүй л дата цэцээ. За их чи юучлаа датагаа цэцлээ одоо гайг бах. Тэгвэл нөгөө юу гараа юу? Сани. Тэгээд хэлсэн бах тий. Окей. За амжилттай 3 оноогоо авлаа. Энэ бол Pac-Man Give me justice байлаа. Энэ гэхдээ жоохон нөгөө улс төрийнхаа үзэл бодлыг илэрхийлсэн тийм өөрхөн дуу байгаа. Тэмцэх бол fuck peace гэдэг. Fuck the police гэдэг. Амар гоцтой. За таны доо. За олон зэг нийлж ээж өөр зураас болдог. Олон зураас нийлж ээж нэг зураг болдог. Сайхан сэдв төсөөлөн өөрийн зураг зурсаар өдөр болгон өөр өнгөөр зураг буцаар. Зураг буцааш те. Энэ бол зураачийн тухай дуу байна. Харин доо тийм шиг тий. Муухай тий. Үдчиж. Ятаж нэг оноо өчгөө ихтэй. Ямар ч тийм хүлтэй байхгүй юу? Тэгэхгүй миний дуу боочоо. Тэгэхэд ууштай хичээ. Дуугаа ахиад байгаа биш та. За олон зэг нийлж ээж өөр зураас болдог. Олон зураас нийлж байж нэг зураг болдог. Сайхан сэдв төсөөлөн өөрийн зураг зурсаар өдөр болгон өөр өнгөөр зураг буцаар. Хэл хичээн дуунууд нэг уянган байх юм шиг чи надад бол. Тэстэ мэдгүй юм байна. Ямар дуу яа? За ёо нэг коно. Дэлгөөний чи бол зараач вила. Яста мэдгүй дуу байна. Ой мэдтгүй нэр юу? Хөөе сонсоод үзчихгүй гэхдээ. Тэгэж чи бол зураач зурсан зураг хараач нэ дээр бичигдэн би тисараач. Ийсгээ оруулаа. Амар гоё дуу шүү дээ. Оо миний нөгөө датаа орж болох байх гэдэг. Дараа нь сонсч үзэхээс. Ёстой. Цаг бол амар цогцлог дуу. Ерөөсөө уянгах биш. Тийм үү? Аха. Вау. Окей. Хаалцаа оногоо нүхдэг үе. Чамайг хараад зүгээр инээчдэг. Биеэ сул тавина.
чиний хажууд тэр чигтээ амнаас минь төрүүлж нүдмийн нууцаа хэлчихдэг. Миний чамд хайртайг хүүхэн бүхэн гэрчилнэ. Хайрын амтай юм бол зүрхийг минь хичээд идэлтэй. Би бол чамд хайртай. Бусдыг нь өөрөө мэдэлтэй. Одоо чам зориулж. Дүүд дуулна. Амар гоё тахилтай. Чихээрээ яаж сонсоцгийг чихээрээ нэг амталтаа. Битгүй штэ. За дахиад гиснэ юу гэх вэ нөгөөч нь яасан юм бэ? За зүгээр хайртай юм чи хайртай галдуулчих да тий. Ингэсэн тарахгүй юу? Үгүй. Йоо, наач хитэн оны доо. Энэ жил гарсан баха. Энэ жилөө өнгөрсөн жилөө. Хөөл битгүй шүү тий. Та гэнгтэй гэж мэдхөө хичээ. Мэдэн штэ. Гэхдээ сонсоогүй. Сонсоогүй байна. Дандаа хичээ. Эвэр топ гин хийсэн гимшилтөрөө тахыг ер нь ямар гэрчийн дуугаар би бодсон юм бэ? Эвэр гоё юм гээд хоёр үздэг гэж чи. Дисней ялга тавилаад байгаа. Yes. Би яг удаа чи хэлж үз. 4-1. Та тийм ганг би дандаа хэлсэн үзэр амар хөөрхөн дөө. Би тэгтээ сонсч байсан баха хальт. Тэгтээ үгийн тэгэж анхаарч сонсож байгаагүй бахтаа сонин тий. Би яг энэ дээр бол энэ дээр яг нөгөө дүүд джинс гэхгүй. Гангаа чамд хайртайгаа дуул хэлээ гэдэг гэсэн гэхгүй. Тэгээд дүү болчих. Одоо чамд зориулж гангаа дуулна амар гоё тахилта. За таны дөө. За. Тэгтээ сонирхолтой явж ин дээ. Тийм ээ. Сонир л. Хамгийн ихний тэр батруулалт бол амар муухай байлаа. Тэр л бууга би тэгтээ бодсон юм ба. За арайч тренд бол таалгачихгүй л үдэ гэж би бодсон байхгүй юу. Тэгснэ нөгөө нэг Чингисийн гээл тийм гот нь тийм ерөөсөө байдгүй юм шиг санагдаад. Яа, юу вэ шүү. За харуулчи улан бөгнөрөөч хамаг амтныг сэрээгээд өгөөч. Хурын үлийг хуралдуулаад өгөөч. Хурдан салхилаад өгөөч. Чи мэдчих баха. Мэдчих баха. Амаатар чилж өгдөө. За хурд мөр тавьсан юм уу? Яа, нэлээ арцсан шиг чи царай вэ? Дахиад дуултаа унштай. Ихний үгүй юу ч бит абад адад дэлтгэж. Хар үлчи улан бөгнөрөөч. Хурдан салхилаад өгөөч. Салхи. Хамаг амтныг сэрээгээд өгөөч. Базын мазыг сэрээлтэй л гэдэг юм. Тийч юм уу? Ямар дуу юм бэ? Тэ чи салхи малхи салхилаад тэгэл яангууд чи сэрдгүү. Тийм үү? Тэгж байна шүү дээ. Захнаас юм шүү дээ. Ер нь явж таахгүй байна. За би 2 хоногт олсон шүү. Зүгээр өөрөөхөө дунаслаа. Үдээ. Миний дараагийнх нь ер нь бидний тагаараа. Харанг байлаа. Харангийн бороо. Би ч амар яасан ш. Яг ихтэй тавиад дуу байна гэж бодсон байхгүй. Хамаг амтныг сэрээгээд өгөөч. Ямар гоё дууш бороо. За энэ дууг таах бол боломж байгаа заяа. Сэтгэл мэднэ хчээ. Би хүний энерги кон. Та бүр шууд намайг дуугаа уншчихлэг бүр шокнд за. За. Я и не знал, что любовь может быть жестокой. А сердце таким одиноким я не знал. Ой, ингэж ярьсан. Тоо гэсэн. Би мэдээгүй хайр ингэж хатуу байж чаддаг гэж зүрх ингэж ганцаардаж болдог гэж би мэдээгүй. Я не знаю. Яна би чинь дуу сонсдгүй юм биш үү? Буталаад тахад нүгэд алгад норчихгүй. Би сэтгүүл тасалраа таалдан болт гэсэн юу түр сонсгол гэдэг үү? Энэ бол юу те хариу нэхийг өгч зүг хөвтгсөн хайрын дуу. Яа ямар гизэн бэ? Надаа тэгж хэлэхэр чи нөгөө юу санаанд ороод шүү дээ.
Оо. Yes Яа нөгөө нэг тий. Yes my dream, yes my Окей, dream. наач ши. Өсвөлт гараад исэн. Нэр нь одоо орж ирэхгүй наа зэл. Та хайж болно шүү. Тэр ихтэй биш хаа. Хэлээ яа тий. Все равно я тебе желаю счастья. Нам не воз... Я би честно орсон юм аа. Нам не зачем больше встретиться. Я все сказал. Я все сказал. Би яг энэ дог нэг ихтэй өндүүлж байгаа бүр ингээд яаж бүр ингээд амар догтлж ирсэн сонсоод энэ амар гоё дуу. Тийм үү. Тийм шууд Миний ичийн зүгээр найр тарж байгаа. Сэтгэл нь байгаа юм. Гэхдээ яг чамаа бодчих. Ой баярлалаа ихчээ. Энэ бол Филипп Киркоровын Крюлев. Жестокая любовь. Хайж үс сонсноо. Таас сонсоод энэ доо юм уу гэж яг бодноо. Окей тань би бүр нэг Монгол бүтэ очсон шүү дээ. Хэрэг болж магадгүй гэж байна. Өө энэ дуу өстө амар сонирхолтой юм билээ. За их чадхаа мьют хийсэн байна. Тэгэхээр орон би энэ дууны түүхийг ярьж өгье л та. Энэ дууг гэхдээ юу ягаагүй. Ман дуучин ман зохиогоогүй. Уулыг попко битсэн. Тэгээд хүмүүсийн зэрэгэд хүрсэн үнэ Филипп Киркоров гэж үздэг. Тэгээд энэ дууг ямар би нөө Филипп Киркоровыг Ана Пугачевыг зориулсан болов гэсэн чинь гүү юм бэлээ. Яг зүгээр л хүний ингээд дуу юм бэлээ. Тэгээд дуу нь алдчихсан дараа Францын хөгжмийн зохиолч Дил де Муруаны гинэд гарч ирээд энэ дууг миний зохиол энтер гэж яасан юм бэлээ. Зохиогч ирэхээ асуудал үүсгэсэн ч гэсэндээ биш болох нь шүүхийн маргаанаар шийдвэрлэгдээ. Гэхдээ энэ нь тийм оршууд болохоор зэрэг альбисны флагризмын буюу хуулбарын тийм зөрчилтэй маргаантай гээд амар тийм түүхэн тэмдэглэл болж үлдсэн гэсэн. Гэхдээ та завтай болсон уу? Битэй ялгаарай. Дууга таалгараа. Ай цаагүй. Тэгэхээр Филипп Киркоров бол миний краш биш. Энийг нэр охтуудад найз дуулж өгөх юм бол шууд дурлнаа. Биттэй аюу сонирхолтой сонсож байгаа юм шиг бах юм. Сая сонсож үзлээ. Oh my god. Харин тийм юу гэж нь вэ те? Харин тийм гой дуулж байгаас дахбур ингээд бүчээслээ. Гэтэ Филипп Киркоровыг хүмүүс амар царимлаг гэдэг надад л жоохон царим батайхаа. Гой хэлбэртэй царим батайх. За. Тэрий чанд дуун талаа. Чигээр таач баха. За. Үрэн үлдээсэн шүү. Үрийн зүдэндээ үзлээ. Ирэх дөрвөн үлрэл да. Эргээд очих талангүй. Оохшсан. Форхог үзэж та. Өөрөө таачдахгүй болохоор. Яжил энэ их ойд үлгэр байна. Үлгэр байна. Айрхан доо. Дахиад та нарын хөхөний өрөлөө тэр мөн үү? Үгүй. Яг уу. Та нар юм уу? Үгүй. No. Дахиад тэгээ үрэн үлдээсэн шүү. За, очлаарай. Үрийн зүдэндээ үзлээ. Эргэх дөрвөн үлрэл да. Эргээд уучрах талангүй. Очлаарай. Нэмэгийн стамбух төрнөд гарч ирчихье. Бод үцэцгээ. Бод. Стамитгүй. Бод өгсөн үү? Би чамд хэлье. Хаврын ганц зүйлээс. Доочин сарантаа яаж чойж байгаа хамт болсон. Мэддэг дөө шүү дээ. Тийм үгүй тийм үү? Үрэн үлдээсэн шүү гэд болдог үсттэй. Бидтэй аюу мухаа уурсан л та. Гэтэ яг үлгэр шиг болсон. За. Би өөрийгөө нөгөө бутар цомд оролцож байгаа ингээд захалтай аюу гоё уурчлаа гэж бодсон чи үлгэр шиг гэж явчих гэдэг байхгүй юу? За.
За, энэ дуугаас та баг тааж байгаа хаа. Гэтэ бас орс дуу. Оо. Ямар таалч. Скатертю, Дальний путь стелетия. И упалиция промовин. Би яжсэн амар муухай шатэн тий. Sorry. Голубой вагон бежит качается, скорее поезд набирает ход. Но зачем же этот день кончается? Пусть бы он тянулся целый год. Яна. Скатертю, Дальний путь стелетия. И упалиция прямо не Аа, тэг нэрийг мэдэхгүй. Нэрийг аль мэдэхгүй юм байна. Уг нь сонсч. Нөгөө нэг ийм ажлын амт дээр кино дэрний гараад идэг лөө. Ер нь өгч ийн гэчээ. Каждому лучше верьте. Катится, голубой вагон бежит, качается. Скоро поезд набирает ход. Зачем? Сая бүр үг нь гарлаа. Зачем юм уу? Үгүй. Голубой вагон бежит. Катится, голубой вагон. Амар сонсч ирсэн даа. Ер нь бол жоохондоо айгуу сонсч ирсэн юм байна. Бож гисэн үү? Болж өглөө. Голубой вагон. Чи бүрашкагийн Монгол. Оо ямар тэнэ. яг тэгэхээр энэ байгаа дээ. Энэ бэ нөгөө нэг баяраа тавлаад тий. Тий. Ажмаар минутын алсаад урсан одон тэдэнтэй хүй энэ дуу чих чи амар та утгыг мэдчихсэн үү? Үгүй. Юу гэдэм бэ? Би тань уншаад утгыг бүтэн. Тэгэлтэй. Ажмаар минутын алсаад урсан одон тэдэнтэй дахин уулзгая чи бүүглээ. Хэдий өнгөрсөндөө баг зэрэг харамсдагч хамгийн сайхан нь мэдээж урсч юм байна. Алсын зам чирээний бүтээлэг шиг дэлгэгдээж тэнгэрийн хаяанд хүрч очино. Хүн бүр илүү сайхан зүйл итгэн. Хөх вагаан өнхөрсөөр явна. Магадгүй бид хин хэнийг дэмий гомдоосон байх. Хуанлын энэ хузыг хаана шин над явдал руу яарна найзуудаа. Хурдыг нэмэж машиниста. Алсын зам ширээний бүтээлэг шиг дэлгэгдээж тэнгэрийн хаяад хүрч очино. Хүн бүр илүү сайхан зүйл итгэн. Хөх вагаан өнхөрсөөр. Хөх вагаан дахиж савлан явна. Хурдны галтгийг хурдтай явна. Яагаад энэ өндөр дуусах ёстой юм бэ? Бүтэн жил өргөсөн ч болоосай. Алсын зам ширээний бүтээл шиг дэлгэгдэж тэнгэрийн хаяад хүрч очино. Хүн бүр илүү сайхан зүйл итгэн. Хөх вагаан өнхөрсөөр. Хүн бүр илүү сайхан зүйл итгэн. Хөх вагаан өнхөрсөөр. Яа, ямар гоё тий. Харин тэгвэл яг л гоё ирээдүйд зориулсан. Тийм байна. Гэтэ одоо нэг дуу гэдэг чинь тэр чигтээ хүний ингээд тэр сэтгэл мэдрэмж тий бодол бүх ингээ өөртөө шингээсэн байгаа шүү дээ. Ингээд шүлэг тэр болгоныг илэрхийлдэг тэнгууд ай тэрийг илүү ингээд ам оруулдаг гэх юм уу юу гэх юм тий. Одоо наач одоо жишээлбэл хэдэн оны дуу илээ. За 1999 онд Жибрушка гарч ирсэн байлээ. Тэнгууд одоо 90-ад оны үе гэхлээр одоо орчин үе гэх тэгэхээр нийгэм эдийн байдал тэгэл тэр хөгжил төвшил бүх юм нь өөр өөр байгаа шүү дээ тий. Аль ч үеийн хүн байсан тэр тухайн хүмүүсийн тэр ингээд бодол мэдрэмж бүх юм нь хоорондоо амар ойролцоох юм тий. Яг нэг тийм цэг дээр очиод дандаа уулздаг юм шиг. Хойд байна. Ханд биэс ягаад нэг гой зөвлөх хаалаатай яг ингээд болдог тий. Ихтэй хүнд болдог тий. Тий, нөгөө баян бариад. Тий. Та гоё шүү. Даач тийм баха яалцчихгүй бүр жоохондоо сонсчихсан нөгөө тийсээ. Тий. За стогой дуйлаа тааж өгч гэсэн. Гэтэ энэ дууг нээстэй дуулахаар уншихад гайг өмөртлөө шүлэг шиг нөгөө орс хэлээр уншихаар ерөөс нөгөө орсоор ойд юм уншааг амар сонирм биш. Дуулахаар болоод амартлөө. За одоо чи энийг бараг авчих байхаа. За авчихсан. Ганц л ондоогоор нилээ яваад байгаа би ганц донд дээр. Үгүй хаа чи нилээ олон дугаар авч байгаа юм шүү. Мэдгүй би юу би чинь чамаа таагүй. Тэгээ өөрийнхөө би 3 тав талгаагүй юу. Тэгэхээр би 3 оноотой. Аа. Би ганц нөгөө юуг л тагаа үзэх гэж нөгөө юуг. Үлгэр өөр юм таасан юм уу чаас? Одоо нэг сүлэх. Окей таачи. За яаж уншвал чи мэдэхгүй ах вэ?
Намайг хэлчихлээ. За. Ард цэрсэн. Тэнгэрийн одын зүгт оцсон. Эргэж ирэхгүй холцсон. Ирэх өдрүүдийг олсон. Энэ яг дижитал үе юу жоох наашилж байна. Нөгөө хурд ахтгийн генерашн биш үү? Дуучин сонсвол гэх баха. Яг камертон ч юм уу те. Тэ ялцч уншихаар амар төрөлтд юм бэ те. Харин тийм. Ингээд дууны үг бол шүлгтэй юулээ. Дууны үг бол аятайгаар бижиж гэ бүтэн болдгийг байна ялцчихгүй. Ай байв хаад юм бэлээ шүү дээ. Бид найзлаад хийж явсан. Альчаар чи яг бит гээд байна гол нь. Ухаа тий. Та өөр хэсгийг ядаад бол та. Үгүй дуулдаг гэнэ унш та. Өөр хэсгийг би бичээгүй. Амар юм би. Би яг дуу болгон дээр дөрөв бичсэн. Би бүтэн бич байгаа тэндээсээ улаалгаад тодруулсан. За тэгвэл хайр хэлчихье. Мангарын эмо дуу шүү. Яна уучлаарай амар муухай хэлчихлээ. Гэхдээ нэрээ амар ингээд сонсоод эмоос суух аюу гоё идэхгүй. Энэ бүхэн ард туцарсан. Тэнгэрийн одын зүгт оцсон. Эргэж ирэх хэрэггүй холцсон. Ирэх өдрүүдийг олсон. Оргил. Ямар оргил? Манайс social нэрээс тааж байгаа болоо. Тааж байгаа. No. Сүүлчийн бороо энтрийг оргилчин дуулдаг шин. А тийм үү? Тийм. За байс. Их шиг ихтэй дуучин би яг тань ихтэй өнгөж байгаа юм бол. Амт чи жоохон өөрөөр болоод. Их шиг л. Үгүй. Алинаас ирчмээ. Бүгднийг таатагтай одоо. Чи сансын балертой гомдон хаалтыг би ер нь чамааг ичиг болгоно. Нээлтэн дээр би ичиг болсон. Хаалтан дээр чи ичиг болсон шүү. Шиг талаа. Шиг талаа. Үгүй. Би нэлээд зөвлөсөн шүү. Тэстэ мэдгүй байна чи юу яа? Энэ бүхэн ард туцаарсан. Өөрчлөлтөө. Наач ихгүй шигчээ. Түүний хоёр нүдэн хорсонгой нэгийн нүнэ хязгаарны нөө гэжтэй тасуурсоо. Нөгөө бахан олон охтуудтай хамтлаг мөн үү? Чи сонсож байгаа болов? Хиний дуу яа? Инлэл гэт дууштай. Хиний дуу яа? Дуушна. Тэ би чамлоо явал изээ юу? За. Нэрнгээсээ юу? Би бүр бараг шок. Дуучин хин ихчээ. Эний минь юм уу? Нүүн зураг гарсан зураг дулсан. Royal Heritage юу? Би бол Oh my god. Шинэ дуу юм уу? Би шинэ дуу гэж сонсоогүй юугүйсаа. Үгүй 10 сарын өмнө л гарсан байна. Тавьчихсан байна. Би бүр энийг дайныг сонсож байгаа. Дайныг сонсоостай. Тэг би нөө датагаа хийсэн болохоор бичлэг үзэж болохгүй байх шиг байна. Дараа нь харъя да. За тэгтээ энэ нэг юунаас өнөөдрийн дугаараас гол дүгнэлтээ хийцгээе. Батцаг ялсан. Тэг заавте. Би яа гол дүгнэлт. Ялсан. Би ядаж дөрөв дугаар хамгаалж үлдсэн. Ёо хинэн баг юу ч хэлээд тэ хинэн юу ихгүй амар сонирхол тэмцээ болчлаа те. Тийм байна. Гэтэ юу юм бэ наа? Хоёулангийн нөгөө сонсдог дуунууд айгу зөрөөтэй юм байна. Харин тийм байна ялчгүй. Тэгээд яахгүй. Янгот нээсээ таахад хэр хэцүү байлаа. Дууч юм уу жанга хөөж тэр шившиг. Бис түрийн дуулаараа л авч галаа өөрийгөө. Би яг нөгөө оюутан багтаа Японд яваад. Тэгээд тэр үед ясахгүй.
Монголд ингээд хамгийн ингээ өндөр барилга ингээ гоё үзэж хар болох ингээд юу гоё юм байдаг вэ гэж асуухт нь гэл ганц хэлцээрээ чинжин болт юу шүү гэдэг юм аа ийм том мом гэж ярьж байгаа шүү дээ. Би амар сүртэй ийм том гэсэн чи тийм үү хэдэн метрийн өндөртэй ингээд гэсэн чи нэрээ хэдэн метрийн өндөртэй юм бол гэл дотор бодож байгаа байхгүй. Тэгснэ хотоосоо нийслэлээсээ чинжин болтог хүртэл хэр одоо нэг хэдэн километрийн зайтай байдаг вэ амар тийм нөгөө нэг хэмжээ дамжаатай. Тийм баримт нотлохоо амар асуудаг хүмүүс юм билээ шүү дээ. Тэгэл гэсэн чи нэрээ хэдэн километрийн зэтэй байдаг үлээ. Архаа. Гайг яваад хөвлөө шүү очих нь ойлгомжтой. Тэгэхэд би бүр ингээд үнэхээр ингээд миний ингээд нүүр бүр амар болоожсэн байхгүй юу. Яг тэр мэдрэмжээс ихний дунд дээр мэдлээ. Sorry. Татахама. Тэгтээ аюу сонирхолтой дугаар боллоо тий. Тий та бүхэн ингээд битэрийг шоолж энержи авсан гэж найдаж байна. Би тэр нөгөө нэг стресс гэдэг дугаарынхаа араас албаар ингэж оруулж байгаа дугаар ахгүй юу? Тэ стрессийг тайлах гэсэн улам стресс дэлсэн баггүй. Энэ мэддэггүй багс. Юу. Татахама. Тэгтээ өнөөдрийн дугаарыг санаачилсан би боловчийг амлуулсан баз байлаа. Яаж түрийн дуулал оруулсан юм. Би бодлоготой хүн. Би хожил гэж ордог тэмцээнд. Чибрушкагаар тэрийг ингээд аюу гоё ялаа. Хамгааллаа. Шууд орсон. Би Киркоровыг баг амар мэдгүй таах байх гэж үзсэн. Нөгөө эсвэл Гэтэ манай яажсэн бол зэргүүд амар дуулт юм лээ. Хөөрхөн. Би чамайг сүлд тэр инглиг бүр яг таачих байх гэж бодоод. Би сонсоод байна. Тэгсэн сая хийсэг за энийг салгуу яах вэ гэсэн. За яар шиг бэлснээрээ л орё. Бүр тэгж үгүй бодсон чи бүр явдаг шүү. За дараа одоо хизээ арах юм болоо тий. Тэр дараачийн битрийн ер нь бодсон байгаа бичлэг дээр анимашнуудын нэг нэрээ бас сонирхолтой байдлаар тайлбарлаж таалгах байгаа. 6 сарын 1-нд тий. Хөөрхөн зөвлөж. За миний толгой дээр жоохон тийм юм баг шүү. Их шүү паниксаа гачаадаагүй. Үнсний жил уухгүй. Би 6 сарын 1-нд орох хаа тэгээд тэр дугаар дээр байгаа нэхнээ. Би угаасаа бүх юмаа бэлдсэн байгаа. Үзье. Харъя. Би дугаар скриптээр бичсэн мө догтлоо хүлээж байгаа. Ямар хөөр юм. Окей. Би юусаа тэгээд шууд юм яриатай тийм юм байсан. Ам хаалгаваа. Одоо үзчихөө гэсэн дээ. Таслаад сумсрын дөрөлт одоо үзье. Яа, өнөөдөр баха идээсэл дугаарлаа. Харин тийм ээ. Тэр хобби тэгтээ бүтэлтэй болсон болох байхгүй тий. Хоббига за ямарч энэ дугаар дуусч хоёлаа. Тэгээ. За тэгээ өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Санал хүсэл өөр ямар зүйлсийн тухай бид нэр яриулмаар байна хэлээрээ бас Игчийн YouTube сувгийг дагаад Яши ийм гоё ингэж ярьж өгөө гэсэн юмнуудаа бичээрэй. Бас миний влогууд дээр Японы ийм юмны талаар үзэн ингээ бичээрэй. За тэгээд 1 2 3 бай. Өнөөдөр яс юм амар санагдсан. Баяртай.